Нийслэл Улаанбаатар хотын иргэд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн засаг дарга Батуулыг огцорхыг шаардаж энэ сарын 7-оос 9-ний хооронд хэлмэгцтийн хөшөөний дэргэд гэр байран суулцаарлаа. Нийслэлийн засаг дарга Батуул болон түүний нөхөд 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотод тулгамдаад байгаа 5 гол асуудлын хүндэн 5А хөтөлбөрийг санаачлан Уриал Лозон барин гүйсээр гарч ирсэн ч даруй 4 жилийг ардаа орхижээ. Тухайн үед нийслэл тулгамдаад байсан асуудлууд өнөөдөр тулгамдах байтугай тартагтаа тулж туйлтаад байна. Үүнээс харахад эрхэм дарга Батуул нийслэлийнхнийг хошигруулж худлаа амлалт өгөн гарч ирсэн нь тодорхой болж байгаа юм. Өнөөдөр 5Агаас нэгэн ч хэрэгжээгүйс гадна элдв янзын татварт оргуул хааж босон үйлдэлүүд нь хотын оршин суугчдыг маш ихээр төлөвлөж нийслэлд амьдрахад хүндрэлтэй болж байгааг хэлж байсан юм а. Хотын даргач анх 12 онд гарахдаа 5А хөтөлбөр гэдэг тийм ээ хэрэгжүүлнэ гэж гарсан. Одоо бид нар тэр 5А хөтөлбөрөөс нэг нь ч хэрэгжээгүй байна гэж үзэж өнөөдөр бас энэ шагсаал цуглаанд бас энэ амлалтуудыг хэлж байна л да. 5А хөтөлбөр нь 50 яа болсон байна гэж манай залуучууд бас өнөөдрийн уриалгадаа бас нэлээд их дурдж тийм гаргаж байна. Тэгээд өнөөдрийн маань бас энэ дарангуйлсан масктай ардчлал гэдэг Батуул дарга өөрөө энэ маскны ард бүх юм бид нар одоо явуулж байна. Энэ хээл ахуул явуулж байна, дарангуул явуулж байна. Улаанбаатар хотын бүх юм одоо маскны ард явуулж байна гэдэг энэ дарангуйлсан масктай арчил гэсэн ийм одоо жагсаал цуглааныг хийж байна. 5А хөтөлбөрийг иргэнэг сануул агаар цэвэр Улаанбаатар, амны сууцтай Улаанбаатар, ажилтай орлоготой Улаанбаатар, аюулгүй амгалан Улаанбаатар, авилгагүй Улаанбаатар гэсэн нийслэл зайлшгүй хэрэгтэй амин чухал зүйлүүд байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд агаар нь улам бохирдож, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, төрийн албыг төрлийн алба болгоцгоож, хувийн эзэмшлийн газрыг үнгүүдүүлж, орон сууцчлуулах нэрийдлэр өөрийн хүүдэд тендер өгдөг болсон, аимшигтайгаар үлдэгдсэн хүний сэтгэхүйч багтахааргүй гэмтэргүүд ар араасаа цуврсан. Авилгал хээл ахуул албан тушаалын 8-нд баригдсан Монгол улс Улаанбаатар болж хувирлаа. 2012 оны сонгуулийн өмнө Алсан намынхны ураа хүн шиг амьдарч улс шиг хөгжиж байсан бол тэд сонгуул ясныхаа дараа хүнээ шулын усаа мөлчий болж хувирсан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Бүх зүйлийг торгуул татвар татаас нэрээр иргэдийн нуруунд дээр өөрүүлж иргэдийнхэн халаас руу өнгөж байгаагаас энэ бүхэн тодорхой байгаа юм а. Манай хотын дарга улсын баатар дарга маань одоо бас яг бидний шиг залуу байх үедээ юм жагсаал цуглаан хийж явж байсан хүн. Тийм учраас ардчлалын үндсэн гол зарчмыг бол маш сайн ойлгодог хүн гэж бид ойлгодог. Тийм учраас бид өөрийнх нь одоо ёс зүйн бодсон ч гэсэн өнөөдрийн Улаанбаатар болохгүй байгаа гэдгийг нь бол нийслэлийн иргэд нилээдгүй хувь нь тэгж үзэж байгаа. Энэ үндслийг тэр үндслэл авч тавьж байгаа. Яг л өнөөдөр энэ 3 сарын 7-ны өдөр бол яг ардчлалын нөгөө бидний нөгөө ярьдгаар нөгөө цагаан морин жилийн 1990 оны 3 сарын 7-ны өдөр өлсгсөн зарлж тэр үеийн одоо бас төр засгийн удирдлага, нам засгийн удирдлага байсан тэр улс төрийн давчаа гэдэг нь огцроод тэгээд одоо бидний ардчлалын одоо сайхан дардан зам нь бий болсон гэж бид одоо хөөхт байгаасаа боддог байсан. Гэтэл өнөөдрийн ардчлал одоо тэрэндээ хүрч чадж гэнэ үгүй сэргэлзээтэй байна. Тэгээд бид иргэдийн одоо ямар нэг энэ бол улс төр биш зөвхөн одоо иргэдийнхаа үзэл бодлыг илэрхийлэл өнөөдрийн жагсаал цуглаан зохион байгуулж байна. Суулт зарласан хүмүүс нийслэлийн захирагчийн ажлын албаны байр болон хангаар дордныг тойрон жагсаж огцорхыг шаардсан үндслүүдэд танилцуулсан юм. 1990 оны цагаан морин жилийн яг энэ өдөр Батуул дарга өөрийн нөхөдтэйгөө суулт зарлаж байсан байна. Тэгвэл суулт жагсаал хийж байгаа иргэд хотын даргаыг өөрийн алдаа дутагдлаа ухамсарлан сайн дураараа огцрох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Ажлаа хийж чадахгүй байвал чаддаг нэгэнд нь өгөх цаг болсон гэдгийг хэлж байсан юм. Цөөн хэдэн хүнээс хотын даргад хандаж үг хэлээж гэхэд тэд ингэж хариуллаа. Ер нь энэ олон найр наад маань цөөлөөч. Ер нь ядтаа хотынхаа амьдралыг бодооч л гэж хэлдэг. Ард иргэдээ борчуудаа л бодооч гэж хэлнэ. Өөр юу хэлэх вэ? Тийм ээ. Уурцсан бол одоо сайхан юм хэллээ, сайхан юм амллаа. Биднээс их л хүлээлээ. Одоо өнөөхөө юуг нөх бах нь бол одоо энэ Баянзүрх дүргийн 20 дугаар хороо гачуурчд амьдардаг Хондон ферм гэдэгт. Манай тэнцээ бол урд нь бол бас амьдрал бол одоо гайгүй байсан. Одоо нэг 10-20 малтай биднээсээ сэгсүүлээд энэ ядуучдын доошо шилжиж байна. Бүх юм үнэн нэмэгдчихлээ. Бензин шатхууны үн. За тэгэл бүх татвар гэж хэцүү байна. Батуул даргыг бол огцроо гэж үнэхээр шаардж байна. Энэ одоо ард түмний амьдралаар ингэж тоглож болохгүй. Улсаас илүү том төсөвтэй Улаанбаатар гэж бас байж болохгүй шүү дээ. Тэгэхээр хурдан огцроо л гэж шаардж байна. Амьдрал хэцүүдэж байна. Хогны утнаасаа эхлээд ерөөсөө анханасаа Батуул дарга хотын дарга болсноосоо хойш ерөөсөө энэ ажил чинь хогны утнаасаа эхлээд асуудал дагуулаад
дээрээс нь дугуй төгжиж байна, хүний ихэн талж байна, хүний машиныг аваа явчихж байна. Тэр бүгдийг бүх мөнгө төгрөгийг ер нь дандаа торгуулаар тий. Энэ хэлсэндээ хүрээч. Газрыг 7 квадрат метрийн 7 сая өгнө гэсэн 200 мянгаас дээш гаргасангүй шүү дээ. Биднийг баргасаа шахаж дайрч давшиж 200 мянгаар авлаа. Хажуутлынх нь айлуудыг бүрстэ нэр 200 мянгад гэж яачаад хооронд нууцлахгүйгээр нэгээр нь оруулаад айгүй тийм хооронд нь ерөөс та нар ингэж хоорондоо ярих юм бол гэсэн байдлаар хүмүүсийг айгүй тийм дарамтлсан байдлаараас учраас улсууд айгүй гомдол одоо байранд орсон байр нь дээвэр нь одоо юу нурж штэ. Мас юу лээ замаск нь унж штэ. Цонхон ингээд жайжгар байна. Айгүйх салхи орж байна. Ингээд квадрат метр 2 саяар авсан байр штэ бид нар. Газраа өгөөд бидний газрыг 200 мянгад гэ бүр дарамтлчээж авчихад авсан байр нь үнэхээр хэцүү штэ. Тэгэхээр зэрэг үнэхээр амлалтандаа хүрээд бас иргэдийг гэдэг байсан бол иргэдийн төлөө яг тэр байрыг үнэн сэтгэлээсээ байруулах хэрэгтэй байхгүй. Одоо манай 11 сард орсон байрны гадаа хаалганых нь нугсан салцсан дээдэлтэй нугсаа доотлолтой нугсыг ингэсэн хаалга байна шүү дээ. Ийм л юмд амьдруулж шүү дээ. Хотын дарга бол тэгэхээр зэрэг хотын дарга үнэхээр амлснаа биелүүлдэг байсан бол одоо ажиллаа өгөөч ээ. Чаддаг хүнд нь ажиллаа өгөөч. Чадахгүй бол үнэхээр чаддаг хүнд нь ажиллаа